Онгорсноор нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэ хууль хэрэгжиж иргэд болон аж ахуйн нэгжүүд нийт худалдан авалтын 2% буцаа авч бараа бүтээгдэхүүний баримт дээрх суулгааны дугаараар 100 сая төгрөгийн аздан болох боломжтой болсон мэлээ. За үүнтэй холбогдуулаад иргэд баримт дээрх дугаараар суулгаанд оролцохоор баримт цэгмээ сайтад суулгаагаа бүртгүүлэх гэсэн боловч тухайн тоог бүртгээгүй гэсэн алдаа хэд удаа гарсан байна. Энэ талаар Гайл татварын ерхий газраас манастгүйч тодруулсан юм а. Яг одоо та бүхэнд харуулж байгаа энэхүү баримтыг иргэн бэ баримтцгийн мен дээр бүртгүүлж суулгааныхаа дугаарыг хийх гэсэн боловч энэхүү дугаар нь бүртгэлгүй байна гэсэн хариу өгсөн байгаа. Түүнчлэн бид нэр хамтдаа баримтцгийн мен сайт руу орж энийг хамтдаа бүртгүүлэх гэсэн боловч техникийн шинжилэл хийгдэж байна 18 цаг хүртэл төр хүлээнэ гэсэн хариу өгсөн байгаа. Яг одоо та бүхэнд бид татварын ерхий газраас тодруулах гэж үзүүлье. Ийм баримтууд байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар зөвлөгөө өгж байгаа нь иргэд маань буцаагаа тэр газартаа очиод яг энэ гололсон байдлаар QR код нь бол бүтэн хэвлэгдэх ёстой. Мөн суглааны дугаар үнийн дүн тодорхой харагдах уу ийм баримтыг та бүхэн шаардаж авах ёстой байх. Тэгэхээр энэ үүргээрээ ийм баримт хэрвээ танд хэвлээд өгсөн газар байх юм бол тухайн аж ахуйн нэгжээр буцаж очиод заавал тэр яг энэ стандартны дагуу хэвлэснийг аваарай гэж байгаа. За энэ системээр бүртгүүлэхтэй холбоотой иргэд маань бас нэг буруу ойлголт байгаа. Та энэ гар дээр энэ баримтыг авангуудаа шууд бүртгүүлэхгүй бол болохгүй гэж ойлгоод байгаа. Тийм биш. Энийг та сардаа нэг удаа баримт руу оруулахад л болно. Манай системээр одоо тооцоологдоогүй их ачаал орж ирээд байгаа учраас баг зэргийн тоглолт техникийн өргөдөл хийх шаардлага гарсан. Тэгээ өнгөрсөн 7 хоногт биднээс энийг амжилттай хийгээд ер нь дууссан байгаа. Үндсэндээ систем рүү бол биднээс нэг зэрэг 1000 хүн хандахад ямар ч асуудалгүйгээр даана. Үндсэндээ жилдээ сартаа биднээс 40 сая баримтын мэдээллийг цуглуулах ийм томоохон тогтолцоог биднээс бэлтгэсэн гэж ажиллаж байгаа. Тийм учраас таны баримт дээрх суулгааны дугаар орохгүй ямар нэгэн асуудал гарвал баримтаа хаяггүйгээр тэр дугаараа дахин хийх хэрэгтэй юм байна. Зарим тохиолдолд таны оруулсан суулгааны дугаар хүлээлгэх хэсэгт орвол санаа зовох хэрэггүй тун удахгүй бүртгэгдэхээр хүлээгдэж байна гэсэн үг юм байна. Баримтцгийн сайтыг нэг дор 1000 хандлт хүчин чадалтай хийсэн боловч үүнээс илүү их хандлтыг нэг дор авч түнчлэн өдөрт 100,000 гаруй хандлт авч байгаа учраас зарим тохиолдолд ганц нэг техникийн садал гарч байгаа гэдгийг тэрээр мөн хэллээ. Тийм ч учраас тухайн сайтыг илүү өргөжүүлж нэг дор 3,000 өдөрт 500,000 хандлт авах боломжтой болгож шинжилтийг яг одоо хийж байгаа юм байна. Баримтцгийн сайт өнөө оройноос эхлэн хэвэн ажиллаж эхлэх нэ.